За сайн бацхан манайхаа өнөөдөр мэндийг хүргэе. За Хавживийн 2 дугаар дугаар ийхүү эхлэх гэж байна. За энэ удаагийн дугаараар хэдүүл ямар нэгэн харьцуулт хийхгүй, ямар нэгэн агентуудыг, ямар нэгэн юудыг хооронд нь харьцуулж доош нь хийх янз бүрийн байхгүй. За энэ удаагийн дугаараар хэдүүлээ Cloud AI-ыг хэрхэн Google-ийн Gmail, Google Drive, Google Calendar энэ гуравтай хэрхэн холбогдож ямар зүйлсийг хийх боломжтой вэ гэдгийг энэ дугаараараа шууд харуулна гэсэн үг. За тэгээд олон юм урьдчилгүй шууд бичлэг рүүгээ орцгоё. За юун түрүүнд хэдүүлээ туршилтаа эхлэхээс өмнө та бүхэндээ Cloud-ын талаар нэг танилцуулах хоёр мэдээ маягийн юм байна. Мэдээ байна. За эхнийх нь юу гэхээр сүүл Cloud X дээр постлцсан байсан. 3 хоногийн өмнө постлцсан байна. Юу гэхээр Cloud Code limit нь одоо 7 хоногийн лимит нь 7 сарын 13-наас эхлээд 50%-аар өсөх болно гэсэн мэдээллийг хийсэн байна. Тэгэхээр хэдүүлээ сая өмнөх бичлэг дээр өмнөх дугаараар яасан бэ гэхээр ChatGPT Codex болон Cloud Code дээр хэдүүлээ нэг project хийх гэж үзсэн. Тэгээд Cloud Code маань лимитэнд тулцсан гэсэн нэг асуудал гарсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр асуудал маань ерөөдөө Cloud Code дээр 7 сарын 13-наас эхлээд лимит нь өсөх гэж байгаа нэг таатай мэдээ байна хэдүүлэнд нь. За бас нэг үдэн юу гэхээр Cloud Microsoft 365-ийн PowerPoint, Outlook, Word, Excel гэх мэтчлэн энд эдгээр програмуудтай холбогдох боломжтой болсон байгаа да. Энэ бол ер нь бол за нэг 2-7 хоногийн өмнөөс болцсон байгаа. 7 хоногийн өмнөөс ч болцсон байгаа даа. Энэ дээр хэдүүлээ туршилт хийгээд явъя гэсэн чинь юу асуудал гарсан юу гэхээр зөвхөн Mac OS дээр iMac, MacBook дээр боломжтой гэсэн үг. Миний болохоор Windows үйлдвэрлэлийн систем учраас боломжгүй гэж ойлгож байна. Гэхдээ хэдүүлээ энийг хэдүүлээ хамтдаа нэг хальт харцгаая. React хийцгээе. За Outlook руу ороод за шууд бичиж гин. Өнөөдөр мэйлүүд дээр шалгаж үзээд өнөөдөр би юун дээрээ төвлөрж ажиллах хэрэгтэй вэ? Анхаарах зүйлс маань юу вэ гингүүт за ингээд шууд шүүгөөд гараад ирж байгаамаа. За иймэрхүү жишээг хэдүүлээ Google-ийн Gmail дээр туршиж үзнэ гэсэн үг. За Word дээр иймэрхүү жишээ авсан байна. За Excel дээр болон Excel-ийн ямар нэгэн датан дээр анализ хийх нэг юм жишээ байна. Тэгээд шууд анализ хийгээд тэрийг spreadsheet болго гараад ирчихэж байна гэсэн. За окей, иймэрхүү мэдээнүүд байна. За тэгээд одоо шууд туршилт руу орцгоё. За би шууд Cloud дээр шууд task үсгэчлээ. За юу гэхээр надад маргааш 19 цагт митинг үүсэг. За энийг календар дээр нэм. За мөн энэ митинг эхлэхээс өмнө 1 цагийн өмнө болон 10 минутын өмнө надад имэйлээр мэдээлэл илгээ, сануулга илгээ гэдэг ийм таск үсгэчлээ. За хэдүүл хамтаа харцгаая. За энийг зөвшөөрөх үү гэж. За зөвшөөрнө. Окей. За энэ митинг маргааш за зүг байна. 19 цагаас 20 цагийн хооронд 1 цаг хугацаатай митинг минь үүссэн байна. За хэдүүл хамтаа шалгацгаая. Окей. Одоо таскаа хэдүүлээ шалгана гэсэн үг. За маргааш 19 цагт. За окей, энэ байна. Тийм үү. Маргааш 19 цагт митинг ингээд үүссэн байна. За дадлын имэйлээр мэдээлэл ирнэ. Цагийн өөрчлөлт шууд яаж ч одоо хэдүүлээ шууд шалгахаар хийчихье. Тэгэхгүй бол одоо маргаашийг хүлээн гэж хэдүүлээ байхгүй. За change date to маргаашийнхыг хэдүүлээ хүлээж энэ бичлэгийг оруулах гэж байхгүй. Тэгэхээр одоо өнөөдөр шууд хэдүүлээ тест хийхгүй болохгүй гэсэн үг. За хэдүүлээ юугаа өөрчилчлөө. Одоо 17 цаг 20 минутанд юу үүсчлээ. За хэдүүлээ үүссэн байна. 5:19 хэдүүлэнд мэдээлэл ирнэ. Хэдүүлээ хамтаа шалгацгаая. За энэ чинь маргаашийн 19 цагт мэдээлэл авахгүй 5:20 дээр. Одоо энэ дээр нь хэдүүлэнд нь мэдээлэл ирнэ гэсэн үг. Хэдүүлээ 5 цаг 19 минутыг хамтдаа хүлээцгээе. За ингээ мэдээлэл ирж байгаа. Энэ чинь Google Calendar дээр ингээ мэдээлэл ирчихлээ. Meeting. За Google Calendar notification гэдэг. За ингээд мэйл шууд ирээд хүрчихэж байгаамаа. 5:19 цагт ирсэн байна. Окей. За Google Drive дээр хэдүүлээ ямар жишээ авах вэ гэхээр за Google Drive дээр хэдүүлээ. За миний Drive дотор ямар нэгэн файл апплод хийгдэх ямар нэгэн апдейт гарах юм бол над руу имэйл илгээ гэж байгаа. Энэ нь одоо ямар учиртай вэ гэхээр та хэд маань одоо ямар нэгэн Drive дээр та хэдийн маань ажил ямар нэгэн
та хэдийн ямар ч ажил байсан тийм ээ. Drive дээр тань явдаг байж болно. Тэгэхээр Drive дээр ямар нэгэн одоо манай нөгөө ажилтан маркетинг ажилтан ч юм уу ямар нэгэн постэр хийлээ, ямар нэгэн видео апплод хийлээ гэж бодоход тэрийг хэдүүлээ апплод хийсэн үгүйг мэдэхгүй учраас тэрийг имэйлээр нэмэгдүүлж авнаа л гэсэн үг. Ийм зорилготой бас таск үүсгэж болно. Хэдүүлээ хамтдаа тэгээд харцгаая. За над дээр одоо ингээс асуулгууд орж ирж байна. За Drive одоо хэд давтамжтай чеклж явах вэ гинэ. За цаг тутам чеклэх үү, 4 цаг тутам чеклэх үү, за өглөөдөө юм оройдоо чеклэх үү. За энийг хэдүүлээ за 4 цаг тутам чеклээ гэдээ явчих. За тэгэхээр одоо энэ чеклж явах явц маань яах вэ гэхээр та бүхэн маань таны компьютер одоо ерөөхдөө энэ cowork-ыг ашиглаж явах үед таны компьютер заавал асаалттай байх хэрэгтэй. Мөн таны cloud бас ажиллаж авах хэрэгтэй гэсэн үг. Тэгжиж cloud-ын энэ бүх автоматжуулсан таскуудаа биелүүлээд хуваарьнд байгаа юм гэсэн үг. За Netlify яаж явуулах вэ? За cowork-оор явуулах уу, Gmail-ээр явуулах. За хоёулангаар нь явуулъя гэж байна. За ямар файлуудыг харж авах хэрэгтэй вэ, шалгах вэ гэнгүүт. За ямар ч бүх файлуудыг шалгана гэж явуулчих. Яг иймэрхүү жижиг сажиг юмнуудаа та бүхэн маань AI ашиглаад автоматжуулах нь бол бүрэн боломжтой байх нэ. За тэгээд cloud маань ямар нэгэн task үүсгэхдээ ямар нэгэн permission авахдаа заавал нэг эрхийг нь асууж байгаа. Та одоо энийг ингэх үү, энийг үүсгэх үү, энийг устгах уу? Ялангуяа үүсгэх болон устгах дээр заавал нэг зөвшөөрөл авдаг. Тэгэхгүй бол энэ чинь хамаа намаагүй шууд ямар нэгэн чухал файлыг устгах бүрэн боломжтой учраас энийг та бүхэн бас анхаарах хэрэгтэй. Энийг шалгахын тулд Drive дээр ямар нэгэн файл апплод хийх хэрэгтэй гэсэн. За Drive руугаа ороод My Drive гэж ороод шинээр апплод хий. Файл апплод гэдэг. За энэ хэдүүлээ зөвхөн нэг дуу оруулчих. За апплод хийж байна. За файл апплод хийсэн. Drive руугаа файл апплод хийсэн. За энэ 4 цаг тутам шалгаж байгаа учраас одоо энийг run now хийж идэхгүй бол энэ маань цаг тутам 4 цаг тутам шалгах учраас одоо шууд шалгаа гэд run дарчна гэсэн үг. Тэгээд мөн таскууд одоо энэ таскууд дээр та бүхэн маань модулөө бас зөв сонгох хэрэгтэй. Модуль нь хэрвээ ямар нэг үнэхээр комплекс асуудал байх юм бол та хэд маань Opus 4.7 ашиглах хэрэгтэй. Эсвэл энгийн жижиг сажиг одоо mail чеклэх тиймэрхүү юмнуудаар та бүхэн маань Sonnet болон Haiku-г ашиглахад болно гэсэн үг. За ингээд ороод ирж байна. За би юм MP3 файл оруулсан. Одоо ингээд ороод ирсэн байна. Сая 528 минутанд апплод хийсэн байна гэдэг. Тэгээд шууд нөгөө нэг Drive-аас шууд ингээд mail илгээх боломжгүй юм байна. Одоогоор Gmail маань. Тэгэхээр шууд нэг draft хэлбэрээр үлдээсэн гэж байна. За ингээд хэдүүлээ имэйлээ шалгангууд энэ чинь inbox дээр байхгүй draft дээр ингээд ороод ирсэн байна ингээд. За энэ файл ингээд ороод ирсэн ингээд. Энийгээ send дарах юм бол хэдүүлэн нөрөө inbox дээр орж ирнэ гэсэн үг. За ингээд ороод ирж байна. Одоо гэхдээ яг шууд нэг send me email боломжгүй юм байна. Draft-аар илэх боломжтой юм. Манийхаа бас нэг бодлын аюулгүй байдал үүднээс гэсэн үг. За хэдүүлээ сая тэгээд хэд хэдэн жишээ авч үзлээ. За мэйл өдөр болгон шалгуулах, эсвэл шинэ календар дээр шинэ ивент үүсгээд эргээд reminder-аар өөрлөлтөөр мэйлээр илгээж болох. За мөн Drive дээр ямар нэг апплод хийдэг, Drive дээр ямар нэг өөрчлөлт гарах юм бол мэйлээр шууд мэдээлэл илгээх гэх мэтчлэн энгийн жишээнүүдийг та бүхэндээ хүргэлээ. Энэс гадна та бүхэн ямар ч таскуудыг үүсгэх боломжтой. Энэ бол таны ажил, таны сургууль, таны хичээл, таны яг хийдэг зүйлсээс хамаарат та энэ дээр өөрөөсөө итгэхэд юу ч хийж болно гэсэн үг. За тэгээд энэ удаагийн дугаараар хэдүүлээ Cloud AI-ыг ашиглан Google-ийн Gmail, Drive, календаруудтай хэрхэн холбогдож, хэрхэн автоматжуулалтуудыг энгийн жишгээр та бүхэндээ танилцуулах гэж зорилоо. За тэгээд дараагийн дугаараар хэдүүлээ аюулгүй байдлын AI-уудыг бас ашиглаж үзэж болно. Эсвэл видео generate хийдэг AI-уудыг хэдүүлээ туршиж үзэх боломжтой. За тэгээд энэ доор коммент хэсэгт юу дутуу санагдсан, юу нэмээр санагдсан.
За дараагийн бичлэгээр дараагийн дугаараар юу хийхийг хүссэн тэр болгоноо харамгүй хайрлаарай. Шүүмжийг бол би үргэлж сонсоход бэлэн байдаг. Доромжлыг бол би хүлээж авах дурггүй. Шүүмжийг бол сонсно. За тэгээд одоо магтаалыг бас бүр сонсох дуртай. За тэгээд дараагийн ховжийн дугаараар уулзтлаа. Түр баяртай манайхаа сайхан амарцгаарай.